За засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль бол зайлшгүй шинжлэх ёстой ийм хууль. За энэ хуулийг шинжилж нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг дээр бол санал нэг байгаа. Тэгэхдээ Отгон баяр гишүүн нарын өнөө өргөн барьж байгаа энэ хуулийн хэлэлцүүлгүүд одоо ямар хэмжээнд явсан. За айл талууд нь одоо яг адилхан байр суурьтай байна уугүй юу гэдэг тул жоох эргэлзэлтэй байна. Амгаланбаатар гишүүн тэргүүтээ бас хэдэн хүмүүс дахиад хууль өргөн барьсан байгаа. За манай Сандаг Очир гишүүнсэн тэн дотор хамт өргөн барилдсан. Манай ардчилсан нам дээр мөн одоо энэ хуулийг одоо нэмэлт өөрчлөлт хийх энэ хуулийг сайжруулах тухай бас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ болгоноо бүгдийг хэдүүлээ нэгтгээд саяхан Баатар гишүүн хэлээд байгаатай адилхан сайн хэлцүүлгөө зохион байгуулад айл талдаа бүх асуудлуудаа шингээж чадах юм бол энэ хууль өөрөө сайн хууль болно. Тэгэхээр зэрэг одоо энэ хуулиа Отгон баяр нарын гишүүдийг буцаагаад татчул яад юм бэ? Хэдүүлээ хэлцүүлгүүдээ нэгтгэе яа. Хамтраад дахиад сууцгаая гэдэг ийм саналыг хэлэх гээд байгаа юм. Олон юм дээр бид нар санал нэг байгаа. Жишээ нь одоо энэ аймгийн засаг дарга аймгийн одоо дунд шатны засаг захиргааны нэгжүүд өөрснөө хэвтэ тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага байна. За үүнд бол засгийн газрын гишүүд бол дуртай байхгүй байх мэдээж. Одоо бол ерөөсөө аймаг дээр юу болоод байна гэхлээр зэрэг баахан босоо тогтолцоотой агентлагийн дарга нартай болцсон. За түүний засаг дарга нь хариуцлага тоосч чаддгүй болохоор зэрэг мөрийн хөтөлбөр нь явдаггүй, үр дүнгийн биелэлт энэ ч тааруухан гардаг нэг ийм л байдалтай болчиход байна. Дээрээс нь одоо яг үнэндээ суманд болвол мэдлэгтэй чадвартай хүн гэхээс илүүтэй ах トゥ олонтой хүнийг дэвшүүлдэг л болсон шүү дээ. Одоо сүүл үед намууд тэрнийхээ хойноос хөөцөлддөг. Хэн олон ах トゥ вэ гэдгийг судалдаг л болсон шүү дээ. Манай анхан шатны намууд. Тэгэхээр энүүгээр бол тэр ингээ за 50% нь юу зүгээр. Тэгтээ бол тэр одоо 30% нь байлгах энэ төрийн захиргаа болон төрийн үйлчлэгээний албан тушаалуудыг давхар хашиж болох энэ механизмыг өдөр бол оруулах бол зөв гэж бодод байгаа. Тэгээд тэр хэвтэ тогтолцоотой болгох гэдэг бол маш чухал асуудал. Засаг дарга сум аймгийн засаг дарга нар нь өөрснөө боловсон хүчнээ томилоод тэгээ өөрсдөө хариуцлага үлээдэг. Өөрсдөө бас бодож санаж байгаа одоо ажил хэрэг болгодог. Нэг ийм байх бол одоо өнөөдрийн бидний энэ анхан дуун шатанд одоо зайлшгүй хийх ёстой ийм тулгамдсан асуудал болоод байгаа юм уу? Тэгэхээр юу хэлэх гээд байгаа гэхээр зэрэг хэдүүдээ энэ дээр айл талуудаас намуудаас бас оруулъя. Сая одоо Жаргалан гишүүн манай Лодо самбуу гишүүн өтер одоо таны наад өргөн барьж байгаа хуулийн хэсэгт орсон юм байна. Манай бүлэг дээр байгуулсан ажлын хэсэг дээр энэ тухайн асуудлууд ерөөсөө хөндөгдөөгүй яригдаагүй байгаа. Тэгэхээр зэрэг энэ болгоныгоо хэдүүлээ нэгтгэж авч агаад бүх одоо санаануудаа тусгаад хэлцүүлгүүдээ сайн зохион байгуулад ингэж л чадвал хэдүүлээ сайн хууль гаргаж чаднаа л гэж ингэж хэлэх гээд байна. За санал хэллээ. Мандрагчийн төвшин гишүүн.